Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Бүгд мэхийн ёсолцгоо. Агва өдөрдөгч Максимус Десимус Меридусийн гэгэн дурсгал зориулан энэхүү бичлэгээ хүргэж байна. Мэхийх тун сүгдөгтөв. Яс. Максимусэд гарахгүй. Энэ кинонд тэрнийг дэшэд дэвснээс хойш үйл явдал гарах 2024 онд гарсан Гладиатор 2 киног яриадаг. Энэ удаагийн бичлэг жаахан урт болох тул нас тогтсон улсууд нь дондор нь 2-3 нокрох магадлалтай тул орд ирлүүгээ эрдэхэн дөхөж байвал зохилдог ш дорны зурхад айлдсан хэлэх нь илүү үсгүй. За олон долоо юм шалжихнах яах вэ? Дардаг юм уу дарсан бол тэгээд юугаа үлээх вэ? Манай эртний өмнөх Ромын эзэнт гүрнээр хамтдаа аялцгаая. Харин дардаг юм дарахаа мартваа залгинууд минь. Шинон шин савг. Шин телеграм. Гэхдээ хуучин бит. Манайс нь бүрмөсөн тонлог заяа. Хэдүүлээ бас нэгнээс санаж битгэж байгаа болохоор 4 сар хүртэл шин сувгтайгаа хамтдаа бас телеграм хуудастай хамтдаа явахар болсон байгаа шүү. Окей. Зарим бичлэг телеграм дээр орох болохоор утсан дээрээ телеграм суулгаад яапи гэд хайгаад эсвэл пин коммент дэх линк давхиад ороод ир. Хэдүүлээ хаяа энэ сувг дээр бяцхан болгоомж байх болно. Окей. Маркус Аурелиусыг эрлэгтэй морилсноос 16 жилийн дараа Ромыг бүтээх мөрөөдөл салхинд хийсэн замхарч Гета Каракала гихч ихэр хоёрын харигс дарангуйлын дор авилга цэцгэлж буй лалар цаашаа нийгэмсэнж. Улаан будаг халдар гараараа самардангаа би ер нь датсаа хийж байгаа юм бэ. Би яах гэж амьдраад байгаа вэ? Гэд эргэлзээд ч байгаа юм шиг царайтан бол ханно. Текстэ бүсгүй хүний цэл хоолойнд ассан уу гэнтхэн эмор досоо гарч хүнжилний ардаас шахам орж ирхэн тэр. Данч янз бүрийг хийгээсэн боловч бузар бүрээ үлээгдэж тэд тулаандарах шаардлагатай болно. Манай эртний өмнөх 200 жилд Нумидиа хотод романчуудыг хуу тэмтэрцгээе гэх огшоостой эдгээр хүмүүс нэгдмэл нэг аймаг болоо. Ромчуудыг хүс тэмтэрх нь тэдний зорилго бол та. Ромчууд цанхнуул харагдах тэнгис дээгүүр давтлан ирж байгаа юм байна л да. Харагдсан газраа таны утаагаар бүрхэж өөрийн болгох шуналдаа баригдах тэдний эсрэг зориг зүрхээ нэгтгэж батиралцахад бэлэн энэ эрс газар нутгаар хамгаалж буй юм. Тос дүүрэн торхыг галдаж байгаа чавхтахт нь хариу барьж сумаар бороо оруулах тэдч зогсолтгүй стил ургаж шалсаар. Зогсоо зайгүй сум солилцож байхад юунд ч үл оногдох Ромын цэргийн жанжин бусдаас илүү зориг зүрхтэйгээр хоёрыг дуулгаа гисэж байгаад одоо надад юу ч нөлөөлөхгүй. Гэх шиг алхаж ирээд гацаад байсан хаалганых нь олсыг ганц сэлэмдэл дайраад орчихлоо. Минутанд нэг хүүхэд төрж байгаа гэж бодвол энд батаараа минутанд 10 хүн золигт гарч байна. Чаддагаараа дайраад лулаан галзуу үзэл цайл байх юм. Ханногийн хайрт бүсгүй мэрэгэн харваагаар тонилгож байтал ууртай Ромын жанжин хайртай цэргийг нь алсанд хорсож тэрнийг алахыг тушаахад баруун хавирганы доогуур лүг хийтэл сомнөвдлэл урсгал усандаа өөрийгөө өргөл барьц болгоод явуулчихлаа. Хайртай бүсгүйхээ үхлийг нүдэрээ үдсэн ханноо зүүдлээд байна уу, ухаан алдаад байна уу гэлтэй. Аришат бүсгүй нь эрлэгийн элчтэй уулзж байгааг нүдэрээ үзхэн тэр. Үгүй одоо өгөхөд өгтөө яах вэ? Байчаа да. Гэл ардаас нэг хүүгэж тусыг үл олоод хайртай бүсгүй нь хүлээж бэби гэд тэртээ үхлийн ертөнцид мориллоо. Дайн нэг хэдэн цаг тасралтгүй алцаж байгаад хэсэгтээ нэг хүч тэнхээгээ нөх гэж амарддаг. Хаано зүуднээс сэрээд Аришатын амгүй цогц сурцтай нараггүй хөвж байгааг хараад амьдрал үхлийн заагт гашуудах зовлон дунлаа. Хайрт минь. Баярт. Бидэнд хамт амьдрах хувь тутлаа. Гэвч хөрхөл таардаргад ромчуудад олзлогдсон байж олон мянган хүний амиар олдсон учраас хүндэтгэл үзүүлэн талигч нарын бийсийг шатааж ард иргэдд нь одооноос Ромын нэг хэсэг болсон гэдгийг дуулгаад буцаад явчихдаг. Хөрхи. Адуу мал юм ааш. Одоо ингээд боол болоод байгаа гэж ойлгох уу яах вэ? Мор шиг тамгал улцсан шааж хэлж ирэхгүй хийсэд ирсэн тавиланд одоо хуйлаад яах вэ? Биста юу ч болчих та өнөдөр. Гэт хайлт гунихрах гэтэл омгийн аглагчигаа эргэмээр санагдаад за яас гайгүй юу гэд ирд.
Ингэж хэлж байгаа дуучлаарай. Гэхдээ үнэхээр харанхуй газар зураг авахдаа энэ ахын маань нүд шүдэл гялзаад байх бол та. Намайг өгсөний дараа миний өвөг дээдс надтай дараагийн амьдралд минь уулзсан. Чи ч бас энд итгэх хэрэгтэй. Гэд менторлоо шааж байтал хаана баг болчир ахуйд нь ромчууд отгийг нь алхаар ирэхэд ам зулган зүхтж байснаа нэг санана. Остя Ромын бас нэг хэсэгт нэг захаас нөгөөд хүртэл боолчлогдохоор ирж байгаа хаана амьдарч байсан газрыг нь бодвол өсрөнгөө хөгдсөн томоо хотод ирнэ. Үе төмөн хүмүүс дунд гараа даллан жинхэнэ одоётой алхах ирхэн бол Акесиус гэх жанжин байж. Өнөө яриад байсан хоёр харгас хаантнууд цулсан мус урс тийм үү дотроор нь үхлээ хөхүүлсэн юм шиг хухай царайтай хоёр байдаг юм да. За яста хийсэн бүхнийг чинь төр үнэлнэ. Таавал жанжин байхдаа таарсан чадварлаг ир шүү. Гээл хөхүүлэн дэмжих хэрнэ. Энэ бүхэн дөнгөж эхэлж байна. Перс энтэг гэд тайлармардах газар чинь их байгаа шүү. Гээл 78 цаг унтаагүй юм шиг уутан цартай нүдэрээ цоо ширтэх нь чих үстэй. Зайн Макринус бол гладиаторуудыг хооронд нь алцуулдаг спортын толгой боосно гэхэд болно. Өнөө боол толгож авчирсан залуучуудаа хооронд нь шаалцуулаад тунжуулсныг авч үлддэг бололт. Ханна Югарта хоёрч дунд нь зэрлэгсэн эли сармагчингуудтай алалцах юм байна. Югартач өөрийнхөө амийг өчүүхэн чиргэлцээгүй тавиад өгөх нь өвөг дээдстэйгээ уулзахыг яарсан да гэж ойлгоё. Ханна харин хүнч бай иймэрхүү үзэрийн новшч бай хямбгайч хамаагүй шаалцаад явчих байхгүй зөрөгтэй мунаг ир бололтой. Эгнэшгүй жанжин өдөржин улс орны байдал дайн тулааны уулзалт хийж явж шөндөлөөр гэртээ нэг юм ирлээ. Эхнэр нь бол нэг намастай юм шиг гоё юм. Бадамлын цэцэг усан эргэл уртай хөвлөнгээ эвэлт нөхрөө эсэн мэнд ирсэн талархснаа илэрхийлээл. Миний гавья биш. Баатар дайчид минь байгаагүй бол би ирэхгүй л байла. Гэт уужим сэтгэлийн төлөвд аятаал. Зац. Явж хоолоо идцгээе. Гэл явна. За тэр тулаан дээр Ханног Макринус нэлээд сонирхоод байгаа. Угаасаа. За ер нь гөлгнүүд та нар аятайхан дуулууртай байгаад алцж гарч ирээд байвал гладиатор болно. Гладиатор бол чадвал дараагийн ээлжин та нарыг эрхчлөөтэй амьдрал хүлээж байх болно гэдэг юм байна. Ханаач яхав. Дөрөв шарандаа нэг сармагчингийн шууг тасар хазаа шаасан болохоор бусд нь тэрнийг сармагчийн идэгчэд бас нэр цун тэр үхэндээ тарсан. Орж ирээд хоолоо идэнгүүт нь сармагч шиг дугуйч өгдөж яваа. Ярианы бай. Ханаас нь ч харсан од байх заяатай юм чи яахвд. Макринус янзыг нь үзэл. Чест янзын хөлөг байлаа шүү. Сармагчин байтардаг юм байж. Хүн шааж чадах уу чи. Гэт халдсан Вигогоор нармагийн сайн нээлгэх санаатай зоддоодохдоо. Гэсэн чинь Ханаач харин нэг эвхэ тавьжилгүй яах вэ? Макринус бомбер. За энэ ч миний дараагийн од мөн байна та. Гэт яг тоочглцсан. Өрөөндө дуудаж авчраа лайтайхан үнэртэй, хүчрэх гартай, царайлаг тууч юм гэж чи. За ер нь бол чи бусдыг хөгжөөж яг нэг инфлюенсер болол болчоор байж гавь. Би чамд боломж олгож гладиатор болох замд чинь оруулъя. Гэх бол. Азтай цолиг баярлаа хаа гэхийн оронд чамд зориулж тулдахгүй гөлгмөн түй гэд хэгжүрхэж байгаа юм. Макринуст ихэмсэг занж таалагдвуу яав. За юутай чи зодолт. Хааштай боол болцсон. Одоо зодолдоод энэ овшин нийгэмд дээш цойлж гарч ирвэл ирдэ. Гэд бурхны аврал аятаалаа. Авгаа нөхөр хоёр хойлохноо үлдээд за чи минь ер нь юу л хийгээд байна та. Гэл завнахад царайлаг жанжин маань. За зүгээр дээ. Би дахиж тэр хоёр вампируудад хүч зөтөхгүй. Би өөрийн гисэн зэргүүдийг зөвлөж байгаа. Энэ лалрын хар нийгмийг дуусгаж ирээдүй хойчтой аз жаргал авчих болно. Гэл нарийн нанд үгсийг холбослоо. Өдөрхөн Макринус бэлтээ эрхмүүдийн партинд ирэхдээ Ханног сэмхэ авчирна. Бас нэг гайгүй толгойтой нөхөртэй Макринус бооцоо тавиад өөрсний хүмүүсээ хооронд нь зодолдуулаад мөнгөтэй хүмүүсийг хөгжөөх нэг аргаа сэдсэн юм байна. Зайлшгүй шууд лудаг авалцаал учиргүй бүлэлцэхтэй хайварын вара толгой төрөөгүй шаагаалт цус нүшэндээ удгалдаал ирэх юм. Ийм юмд баясаад бүр бах тавн хангагдаад байгаа нөхдүүдийг одоо юу гэж ойлгох вэ? Яа, элий шаац. Дараалал хоёр шалгуулсны ардаас гүйгээд ирэхтэн цовдаар нь ганц бүлээд ахыг зайлуулсны дараа амшиггүй хэрцгий хаантангийн овоо хараанд өрдсөн хаана яах учраа үл олно.
Өөртөө нь ярилцахыг хүстэл хаано маань өөдөөс нь өшөө хорсол дунд өгсөн хүмүүсийн сүнс эрлэгийн ертөнцөөс ирээд та нарыг цустай ч удахал болно. Хэцүү шийдвэр гаргасан бол тэрний үр дүнг зөв чигтэн залруулах хамгийн хэцүү. Гэдл болор эртний яруу найргаас иш татаад хэлчихэж магчилж хэлж байгааг минь өршөөгөр. Тоож байгаа ч юм алга. Бүр олмол агшоод ямар гоё шаад юм бэ өгшөө. Чамаг аренад алцахыг хармаар байна гэст. За ингээд мань хүн гладиатор болох шиг боллоо. Эдний усанд орох соёлгоо шүү. Хав халуун усанд хүндхэн өдрийн ардаас хэвтэж болчингаас олдог байсан байгаа юм. Макринус орж ирээл чи бас нэг шат ахлаа шүү дээ. Энэ хоёр цаасыг ав. Өөртөө жаалж юм авч сэтгэлээ сэргэ. Одохгүй арена тулдсан штэ. Гэсэн чи хаана өөдөөс нь би энэ зоосорч авцаа хийхэвд. Чи надад хэн нэгний толгойг тастаал өгч. Тэгвэл би дэндүү ханлаа. Гэд Ильяс тавыг нь шалгааст. Хоёр хөхүүрийн аргинуудыг буулган авч Ром улсыг аврах чамгүй чанга ажлыг жанжин ах их нэртэйгээ эхлүүлэхдээ хэд хэдэн улс төрийн нөлөөлөгч нарыг багтаа хэлсүүлжэлтэй. Зарим нэг нь энэ бол арай чанга байна гэд халгаахгүй. Харин зарим нь бол олон жилийн турш итгэл найдвараа алдсан хэрцгий энэ нэгмийг өөрчлөнө гэдэг нь зөвлөлтөө. Зөв гэл олон амьс хэлээсээ хүний шинж гаргах юм. Улс төр хүч чадлыг л дагдаг. Дэмээс өөрийн хүчийг босгочих юм бол чамайг бид дэмжих болно. Гэхдээ эдний атгах санаа бүр ийхүү эхэлж байгаа хэрэг. Янз бүрийн булаа ирчүүлтэй яваа хаано энэ тэндгүй өлсгөлөнд нэрвэгдэж дотроос өмхөрсөн хэцүүхэн амьдрал дундуур туучна. Гартаа болгон гуйлг гуйдаг чанга нийгэм дунд басчгүй тоотой хэдэн баячул ямби амьдралаар замнааста. Наан цаа нэрхтэнгээ ажил зохицуул шаадаг овсгооч Маркинус ханогийн ялалтын бооцоог нэмэх үү эсвэл бүр мөсөн болох юм уу гэдэл Трекс сенаторыг шахамдуулааст. За энэ аренаг нь зүгээр цаашид стадион гэж шааш. Окей. Стадионд үе төмөн шуугцгаа хүмүүсийн дунд Каркала Гета ханднууд гарч ирцгээж бурхтад өргөл барьц барьж нэрийдлэр болчихлог бестанрыг хооронд нь батруулдаг тулаанаас сүртэй наргагүй зарлаад эхлүүллээ. Акасиус жанжинч нэр төрн тэнгэр тулсан хүн дуртай дургүй албан хүчээр нь дунд нь гарч ирээл бэ бол энгийн нэг зэрэг хөө. Дайн тулааны үеэр олон баатарлаг дайштыг хардаг. Тэдний төлөөлөл нь энэ стадионд ирсэн байна. Баатарлаг дайштын цусаар бурхтад өргөл өргөж Ромын сүр хүчийг баттгах гэдэл байгаа хэрэг юм аахөө гэж хэлэхдээ сэтгэл нь урагдаад байгаа итэл. Эхнэрийнх нь хөлд буруутай Акасиус ханогийн нүдэнд зэвүүцлэр өртөх юм. Эхнэр мэхнэрлүү нэ сэжимчгүй цоо ширтэд баг. Яалын догсох юм аа. Эдгээр ч угаасаа хүнтэй байлдны эсвэл нэг амьтантай байлдна гэдэг дээ. Олуулаад илч мангар том сургуультай хэрстэй нэгийг үзэлцэх гэж байгаа юм байна. Дунд нь хаана заварчилгаа өгөөл. Нийлж угаад гөлгийг алъя гэж унган цусны жанжин зантай. Хэрсэн дээр суусан хүн дүүгүүрээр хөлийг нь тушаад хэрсээрээ мөргүүлж алах юм байх. Юу ч гэсэн нэгэрийн амийг зайлуулчихлаа. Тэгсэн хаанаас хэлмээ газар цоо шааж байгаад газраас шороо чулуу юутай идэн аваад үнэрлээл онгод тэнгэрээ дуудалгаа итэ. Энийг Акасиус болон Люсилиа хоёр харж чадахгүй юм. Хаано Леброн Джеймс шиг цагаан чулуун нундгаар агаар дэгдэж байгаад хэрсийг өөрлөн хүчтэй давхиулаад дайруулж байхдаа албаар ханд мөргүүлж манаргах төлөвлөгөөтэй байж. Хэрс илэрч байх хооронд хэрсэн дээр байсан залуутай алцах юм байж. Партийн дээр тулдаж байхдаа хэлсэн яруу найргийг нь Акасиусын эхнэр сонсоод санал нийлээд байгаа itэ эвгүүцэд байх юм ч та. Яг яач гэдэг. За бараг 30 эми халуунд хов хураа шорон дээр 10 кг гаруй хоёрыг дуулга өмсөлцөөд хүнд хүчээр сэлмэрээ тулдаад яг ялагдах гээд байгаа бололтой ирэхээр нь хаантнууд за яг энэ дажгүй залууд өршөөл үзүүлье гээл зангатал хуцаач. Би тийм өршөөл гэж мэддгүй хүн шүү. Зүгээр тулдуулаад гээл дайраад ирэхэд нь бүлээд авдаг зангаараа цовдын дундуур нь ганцхан шагаад өмнөө сөхрүүлж угаад хөөрхөлтэй толгойг нь хормын дотор агаарт дүүлүүлж байх юм. Бас л зөв юм гişim да гэд хоёр хааныг хөгжөөж хэмгэж хэн санахав. Мөрийгөө алдсан Трекс сенаторч байж ядаал. Ядч байхад ханогийн хэлсэн яруу найрыг жанжны эхнэрт Йонг хилордсон юм уу? Өнөөхин давтаал уйлгнаад байх юм навш гэж. Тэгээд гайхаад элдв тэмдэглэлээ ухаа шааж байтал энэ гладиатор нэг дээр гардаг Максимусыг хэлдэг үг болон үйлдэлийг давтж байсныг сэхэрэд гөлөг энэ ч Максимус Люцила хоёрын хүү Лусиус байсан байна гэж таньчдаг юм.
Тэр нэг гайтай өдөр аав нь өгөхөд Люсиусийн ардаас алхаар өчнөн гөлгнүүд ирэх нь бадтай байсан учраас хүүгэж бас цогтоолгох хэцүү даалгавар дуунсан юм байна. Харанхуй бүдүүлэг нийгэм хаа хамаагүй утсаар яригдсан шархыг нь оёо дуусан гутаа шууд шүдэрэ тастаад авчдаг шатсан. Маркинус бүүм баяр өөрийнх нь тамирчин гэх юм уу одоо юу гэв тэр хүн нь ялчсан юм ч одоо яах вэ? Би чамайг яг нэг юмтай гэдгийг мэдээд байсан юм а. Агуу ахилс шиг уур хилэнгээ зөв зөвхт ашигладаг чинь бурханы бэлэг шүү. Хизээч бүү мартаарай гэж захиад явчихлаа. Люсила өөрийн өргөндөө Маркинусыг өрснө нь бас л баяр түүл бололтой. Нүүр дүүрэн инээмсэглсээр өрсөнд гэлээлаа гэд учиргүй гарын оцогнов. Хамгийн сайн өш авалт бол Бертлийг үл тоомсорлсон тэрнтэй адилгүй байх явдал юм гэж шааж шүү. Стайн Google Translate-ийг чөтгөр аваас. За өрснөө энийг л нэг ухаад ойлгочроо заа юу. Мармар хийж байсан чи гэрт нь нэг хүний толгойн баримл байж. Энэ юм бэ? Гэсэн чинь наа чи миний сайхан аав байгаа. Гэл өнгөрөв. Энэ Люсила хүүхэдтэй байсан гэдээсэн те. Коммодус өнгөрөхөд тэр хүүхэд ор сурггүй алга болсон гэлээ. Ер нь бол гадуур Люсилаг 14 настай байхдаа олон долоо ирчүүлтэй явуулдаг байсан. Тэгээд явж Коммодусаас хүүхэдтэй болсон гэж ярьдаг шүү. Гэд хэлээ билүүдцгэн. Нэг тайлбар хэлье. Коммодус гэдэг нь гладиатор нэг дээр гардаг тухайн үеийн Ромын хаан. Окей, Родас. Зааста. Гэнт Харри Поттер болоо явчих яав аа. Нэг чулуун дээр дарангууд нууц хаалга нээгдээл орсноо морь унаж давхиад яваад байх юм Люсила. Ханагийн байрлаж байгаа өрөөнд орж ирч. Одоо юугмэр юмтэй. Хүмүн. Гладиатор. Чи намайг таньж байна уу? Чамд гэр бүл байгаа юу? Эхнэр. Аршат. Тэр танай нөхрийн тушаалаар алуулсан. Ромч өөрийнхөө цуснд живж байгаа юм байна да. Люсиус. Та намайг хэн гэж бодож байгааг үндэ мэдэхгүй юм. Намайг Ханно гэдэг. Надад ээж байсан эсхийг огт санахгүй байна. Алс хал цөлсөн хүүгийнхээ төлөө гашуудаад байх хэрэггүй. Тэр хүүч нь өгчихсэн. Би чамайг хуурсан гэж чи бодож байгаа бах. Хэрвээ чи ээжийнхээ харийг аваагүй бол аавынхаа хүчийг ав. Чамд хэрэгтэй. Тэрний нэрийг Максимус гэдэг байсан. Би тэрнийг чамаас харсан. Гэх бол Люсиуст яриад байх ч хүсэл байхгүй байгаа бол багтарч чадж багч. Гэртээ ирээл жанжин нөхөртөө Люсиус амьд юм байна. Би хүүгээ таньсан. Саяхан юм ярьж байгаа тэрл. Миний хийсэн зүйлс тэрэнд хэцүү байсан хэдий ч ядчил тэр амьд байна. Гэхдээ маргааш тэрний 3 дахь тулааны өдөр бараг л ихэнх нь амьд гарч чаддгүй. Чи туслах хэрэгтэй. Чи тэрэнд тусал. Одоо л биш бол хизээч биш. Гэд ярьж ухад шивгчийн авгаа булангаас чих тавиа шааж явах юм. Би бүхий л амьдралаар омцорулсан. Харин хүүгээ өргөл барьж суулгаж харин чадахгүй шүү. Гэд хэлэхэд бас хөөхөө ойлгоод байх уу доо жанжаах. Иш чаваас. Ирчүүлийн өдөрт хийдэг сургуульд нь хөлөг онгоц сэлүүрдэх байдаг шатсан. Бас боолыг хүртэл сайтар бэлддэг чамгүй хичээнгүй нийгэмч юм шиг гөлөгч мэдэхгүй юмдаг. Бүрийн болтол өнөөхөө ганцаараа сэлүүрдээд суух юм. Маргааш ч болж өнөө золгийн тулаан яг урд нь ирлээ. Бишгүй олон зэргүүдийг манлайлаад хөлөг онгоц дээрээ гаргуулад өөр хоорондоо чинхнээс алдсах юм байна. Дөрмийн дагуу нум сумаар харуулцаад нэгнээ галдан шатаах ажиллагаа эхэллээ. Үлбэгээ дуунвал өчиггүй барихаар магчин загасч битв. Ханогийн дайны санаачлага стратеги ер нь л Маркинусаас авахуулаад хэрцгий хоёр хаан байтугай нийт олныг нь хүртэл хуйлруулж домтуулж гайхшруулад байлаа. Элдэх гаргасан санаа нь харж байгаашлан голыг нь онж ялалтын зөв рүү хөдлөөд байх нь тэр. Усан онгоцсон дээрх тангоноос жинхэнэ махан баярын үзэлцэх цаг ирж жинхэнэ цалсан далаа болгож байлаа. Ч одоо юу болоод байна? Ямар аимшиггүй зөрөгтэй шааж байна гэж гайхаж байтал хаан ном сум аваад хоёр хэрцгийн яг голд харавчихлаа. Цааш тулдах шаардлага байхгүй. Энэ тулаан дуусаж хаан ноч ялтыг авсан ч хингэж цул босгон хоёр хааны дунд руу сум нээсэн бэ. Гэхэд бусад зэрэг нь хаанаа гөмөрч би тэгсэн. Үгүй би гэд ёр халгаахгүй. Энэ үйл явдлыг зөвхөн жанжин харсан байх боломжтой. Аваал их нартайг эд дундаа нанчилдаж байхад нь Маркинус Трексийн гэрт ирээд чи хэлсэнтэй хүрээрээ. Бооцоонд энэ гэрээ надад тавиа биз. Одоо энэ минийх. Чи эндээ үлдэж амьдрмаар байвал надад үнч зүтг. Гэл зэв хөрм уруулаараа үнсэж таалаа. Зэв өнгөлөг бай.
Өнөөхөн ч арчааг үж хазаг. Өнөөрөө гладиаторууд стадионоос зогтаалгын энтергээд байлаа. Гэт нууц мэдээллийг нэгэд хэлчихлээ. Манай хүн ацаараа нөгөөдүүлэг соллохов. Ганц карьерийнх нь батгаанууд штэ. За тэгээд төлөвлөгөөний дагуу ханцам жанжин бас бус эрчүүлэг дагуулад нууц гудам орцуудаар харвас оргон зайлж байгаа нь мэдэгдэхээр хар нүмэг хөнтөрчөөд бүр хөлийн чимээ гаргаад явж өгч байтал хааны өргөнөөс хайр тонгор бүсгүйг нь аливгараа тэр явцгаая гэх юм. Жохом яах жохом бөө мэд. Жанжингийн манд дагуулж яваа хүмүүсийг бүгдийг шурхийхэн завдлгүй ном сумаар тонилгочлоо. Чөдгөрийн хүүхдүүд Жанжин Люсила хоёрын төлөвлөгөөг хагарахаа хамтаа хоёр малаас олд сонсоод барьсан шүү та хоёрыг. За юу гэж хэлэхдээ хоолой чижигнээд найз залуудаа гомдож байгаа юм шиг л гуйлагнаад байхын тэр. Намайг нэг сонсоод өгөөч гэдэл аялгуулах гэсэн чинь. Уцаатай. Би өстө нэрэ чамайг газрын гавар ордолч хараана гэсэн Жанжин тэсэлгүй пис хийлээ нэгэд хараана. Над одоо юу ч нөлөөлөх байсан. Энтергээд төвчөрийн чавхцын тасар тасчаад гулжгансан цагаан гөлгийг сэлэм сугалж дайрах дээр нь тулглаа. Ямар сандал Люсилаг цавдлах тушаал өгөхдөө даралт нь над сөхрөө шахавт. Макринус яхав гавья байгуул сайтал хов зөөснөрөө итгэл. Би ёстой танд үнчээр зүтгэдэг өгөөстэй. Цаашд би таны төлөө бүгдийг зохицуулан даргаа. Аль гарыг нэг үсч. Гэтэл яаж тоглохоо болж нэг муу мэдээд байгаамаа. Айл дээрээс л хүзүүсэрээр холбоод байсан гадны биеттэй сэтгэлээ онгойд ярьдагч болцсон байлаа. Энэ одоо хан дээр байгаа арилгацсан нэр юу гэж байгаа юм болоо гэсэн өнөөх нь Максимус шүү дээ. Шимнус минь агуу дайчин хүн байсан да одоо хүртэл ярих цаарл байд юм. Гэсэн чинь мань нэг удаа уулзчихсан. Хөөх хааштай хүн шүү. Гэт толгойн дотроо аава гээл ойрлж байсан нь лавттай. Өнөөх нь дагуулад л за энэ бол Максимусын хоёрыг туулах сэлэн бамбай байх юм гэд өглөө. Сарсан багвахан сарвуу гэж аавыгаа дурсан санаж яваа өдгөө томоо дайчин ир болсон хаанаа хараад манийхан сэтгэлж бас төвдсөнгүй. Хөдлөлөө шүү. Төрийн эсрэг төвдсөн болохоор нь дөрвийн эсрэг тулдаж өгөх шийтгэл авсан манер гарч ирэл шударгаар цэргүүдтэйгээ мэхийн ёслоод юуг тулдаад эхэллээ. 1 2 3 4 тоолохын дотор юуг золигт нь явуулчихдаг ирийн чандас бас л чанга шүү аа. За одоо ялсан болохоор дараагийн тулааштай үзэлцэх цаг ирлээ гэд хэлж амжилгүй хаан нөхөөгд гараад ирдэг юм байна. Одоо нэг ясандаа хойд аав хүү хоёр тулдаж хэн нэгэн зайлшгүй өгөх мөчийг хард суугаал Люсилад одоо энэс өөр зовлон гэж байх уу та. Хаан ч үг хэлхэн завлгүй нухчилцаад байх юм. Ер нь бол яг энэ тэнд зүйл үзэлцээд байна. Хаан цохлоо, Жанжин цохлоо. Тэгсэн Жанжин маань би чамайг хэн гэдгийг мэднэ. Люсиус би өөрийн хүслээр бууж өгье. Гэд гараа өргөд сөхрөөд очих юм. Энд ч одоо яагаад байгаа төгсөг вэ? Гэд гайх маягтай. Иймэрхүү нөхцөлд хаан шийдвэр гаргадаг юм байна. Одоо ийм хөгийн ааш гаргасан болохоор би алнаа энийг шийдчихвэл. Би чиний ээж Люцилад чин сэтгэлээс хайртай байл. Тиймээс намайг чи яавалъя. Аавыг чинч би хүндэлдэг байсан. Тэрний төлөө өгөхөөс ч буцахгүй. Чин сэтгэлийн үгийн төлөө Люсиус хөндлөл үзүүлж урд нь өвдөглөн хүндтгэл үзүүллээ. Хорд могоо шиг бузрын хаанууд яг одоо Жанжин гал гэж тушаагаад тал талаас нь харваад явуулчихлаа. Жинхэнэ баатар ирэх штт. Ромчууд баатруудаа ингэж хайрладаг хэрэггүй гэд хаан ногшод явчих юм. Энийг бурхан шийдсэн гэд орилоход ард иргэд бүгд бүү хуцаа пүү майргуу навшоо гэж хараал зүглээ хайр гамгүй шидэж байна. Үхсэн нохоо оцгор. Ийм хийгээд явахт. Гэдэл цээжээ дэлдэж байхад нь цэргүүд нь ард иргэд рүүгээ ном сумаа гисэж байх юм. Ялзмагдсан төрийн тэргүүнүүдийн хийсэн илэрлэлд хэн хохирохов? Ард иргэд л хохирно. Тэм биз. Люсилад үнэндээ гаслантай санагдж байгаа нь лав шүү дээ лав. Эхнэрээ алдаж байсан хүндхэн мөч нь эргэж санагдаад гооных үед нь өдгөө Макринус орж ирснэ. Чи ер нь толгой авахыг хүсэж байсан биз дээ. Би чамд өгч явахад чи тэрнийг андруулахаар шийдчих юм. Энд ч юу л одоо бэ? Гэхдээ нэ Боолын толгойг асуудалгүй байх байлаа. Гладиатор гэж хэлээгүй үстэй. Макринус нөхрийн санаанд яг юу багтаад байгаа юм? Колизей бол ромчуудын итгэл үнэмшил шингэсэн газар. Хүч чадал гэдгийг мэдрэх гэж. Өөр юмд итгэж болно. Үгүй ээ, өөр арга байхгүй. Ром арай өөрөөр байж болох байсан. Чи ер нь хий юм бэ? Чамайг ер нь өмнө хэн гэдэг байсан юм? Надад хөв тавлан гэж байгаа. Бурхад чамайг над руу явуулсан. Чи миний аялгаа болох болно.
Би хэзээ чиний хөгөх шиг болохгүй. Энэ насандаач тэр дараа төрөлдөөч тэр. Миний хувьд өрөө тийм биш. Гэхдээ би чиний өвхлийг үзэх болно. Гэд заналтай харилцаад баг. Байдал нэгэн твисэлсэн, ард иргэд сайхан жанжингаа алдсан, эргүү хаадын үнэн төрхийг үдсэн учраас бослого дэгдэж игээтэл хотоо нураачихгүй. Одоо яах вэ? Ямар ацаа хийх вэ? Гэд ах トゥ хоёр хаад уучраа олохгүй лалартаж байхад Макринус учрыг олно хоо гэж бай шүү. Гёрын санаанд нь юу л орч удаа бас яа. Хоёр хааны Каракалан өвчтөөл юм байна. Өнөөх нь тархинд нь нөлөөлөд байгаа юм гин. Ээжин гэдсэнд байхад хүртэл энэ муу санаат миний хүйг таслах гэж хичээж байсан гэж уйлгнаад ах トゥ хоёр бас л харилцаан тийм зангуултай. Залгийн санаанд нь юу орсон бэ гэвэл ах トゥ хоёрыг тэрсэлдүүлж хагаралдуулах байж. Дотроос нь өтүүлж алах санаатай. Яа. Газрын хаадууд хоорондоо тэмцэлдээд улсаа мөхөөдөг. Тэр тэнэг түүхийг бас давтахыг оролдож байгаа юм байж л дээ. Зайлуу шууд нөлөөнд нь авчих юм аа. Учиргүй худаа авчраад ахихаа гарыг эсэгснэ. Юугүй хүзүүрэн түрхийн даваан дээр ах нь дөөмөн. Би үргэлж чамайг хамгаалж хайрлаж ирсэн. Гэж хэлхийн зургүй Маркинус гарч ирээд дүүгийнх нь гараар ахыг нь хэдэнтэй хэрчээд бодийг хөдөлж өглөө. Зааста одоо яах ёстой юм бол гэд гийвэрч байхад гаднаас ээж нь орж ирэл байдал драмтж эхлэнтэй. Хөв тавлан биднийг ийш хөтлөн гэж яаж санах хүлээд. Энэ бүгж миний аав их байсан. Дараа нь чиний аав Максимус төгч байсан. Дараа нь жанжинд эр зөргийг нь үнэлж өгч байсан. Энэ миний эхнэр их байж болох байсан. Таны хажууд би зүүж хүндтгэл үзүүлье. Жанж өгсөнд би маш ихээр амсч байна. Ромын төлөө амиа золиослсон агуу хүн байсан. Ингээд сан дурсаж уяран хайлтсаж байл. Ярилцаж байхдаа ээж нь хүүгийнхээ эр зөргөөр багтаж бахархаж байх шиг. Эвэ минь. Хүн ээжигээ тэврээл. Одоо та явда. Гэд явууллаа. Хүүдээ сэтгэлийн хүч хайрлахаар иржээ. Тэнэг дүүн одоо төрийн эрхийг адах юм чи улс төрийн хурал зарлаад өөрийнхөө сармагчин зэргийн хүчний дараагаар томилоо шаадгүй аа. Ухаанд нь ухан ишиг өгөхөө шаачтай тэрний минь. Харин Макринусыг ч бас дараагаар томилохоо мартсангүй. Авилга дайдагдсан эргүү төрийн тэргүүд юу ч хэлсэн дэмжихээс өөр яах вүлээ. Утсан хөөхөлтэнүүд. Макринус одоо шийдвэр гаргаж төрийг чиглүүлэх хэрэгтэй болсон болохоор ахын толоо гаргаж ирж сүр нэмж байгаал. За одоо би хүч чадалтай болсон. Армиг удирдахаар боллоо. Зөвшөөрч байвал гараа өрг. Гэсэн чинь бүгдээрээ нэг дуугаар зөвшөөрчлөө. Зя. Миний сайхан хааны суудл гэж илэн таалах утар ахын зэвхийн нүүр Ромын мөхлийг илтгэх мэт уйтай харсаар. Харгалзагчаа найзаа болгоцсон бас чамгүй ирээ. Өглөө чамд ярьж байсан Остиад чи нэг хэл дуулгадах. Тэнд нэг айран бий. Энэ бүгжиг жанжил Секстуст өгөөдөх. Тэгэл болоо. Том үйл хэргийн төлөө өөрийгөө золиослж чадах юм да. Гэхдээ жаахан эмзэглээд амтыгаа шааж байгаа юм уу? Гэд гомдох гисэн. Би бол Лусиус Вериус Аврелиус Роми хунтайч тэдэнд шин нийгмийн төлөө тулдах хэрэгтэй гэдгийг хэл гэд огшооч. Равил андаш төлхөөрийг Лусиуст өгöd явна. Шөнжин довтлогсоор ургах нарнаар ирээд энэ бүгжийг жанжин Секстус төгөхдөө дотор нь эр баатруудын нэр бичигдсэнийг хараад энийг над хэн өгөв. Гэхдээ Ромын хунтайч Лусиус өглөө. Гэхэд л жанжины харц эрс өөрчлөгдөн алмаархан дамжиггүй. Зэргүүдээ агсаад бузар ром руу чиглээд явлаа дөхөө. Одоо л нэг гоё юм болох нь дээ. За, тэнийг Иванс гээдэ нэг одоо. Хэдүүлээ Люцилаг алах уу? Гэсэн чинь хэдүүлээ алахгүй л бол чи хязгаарч чарахгүй штэ хөө. Гэд хор найруулахаа мэдлэгүүд. За цаад Люцилаж өгөхүүл энэ хүмүүс бүр эцтэй тултал галзуур штэ. Зүгээр өгшөө. Гэсэн чинь мэдээж тэд нар галзуурна. Тэгэнгүүт нь энэ тэнийг Иваныг алсан гэд ард ирэг дээр алуулаад оронд нь би хаан суун. Ийм л хийсэн штэ хамта. Тийм байдгүй. За энийг хийцгээе. Өнөөдөр чиний эцсийн тулаан аварга модон сэлмээр үзнэ. Өнөөдөр чи ээж тэгээд тулдна. Гэхдээ юугүй сэлмээ татаж хаяад хайр найргүй алаад бүгд гарч ирээд зэргүүттэй тэмцэлдэнэ. Гладиаторуудыг баргийн ир барахгүй лав штэ. Аавынхаа хоёрын дуулгыг агсаад агуу тэмцлийг эхлүүлэхэр боллоо. Сэлмэн галцаад хоёрын таараад бүх зүйл цаанаасаа окей. Тэнийг Иван үйл явдал төөрөөстэй. Люсила хүүтэйгээ зодтолдохоор бэлэн болж ариун чиргүүлэр чирүүлсээр талбай руу гарахад бэлдэнэ. Лусиусын үгийг бүгд анирдан хүлээцгэн. Би жанжин бишээ. Та нартай л адилхан зэрэг.
Одооноос дахиж өдөр бүр амьд үлдэхийн төлөө эргүүлдэхэ болно. Надтай нийлбэл эрх чөлөөний төлөө тулдах болно. Дахиж агуу Ромыг бүтээцгэх цаг нь ирсэн байна залуусаа. Үхэл юу юм бэ? Агуусар хүчийг мэдрүүлцгээе гэд сэтгэлээ нийлүүллээ. За ер нь бол удаан кино шүү. Йоо, бста. Хурдхан зүйл дуусгаатгаач. Окей. Мөгд хаандаг тултал дэмжиж байхад тулдах ёстой хүн нь ээж нь байгааг харах ямар л ойлгохгүй гэж дээ. Бүчээд баахан цэргүүд гараад ирэх. Яан гэсэн үг лээ. Алахгүй бид нар ална гэдэг гуйлт. Харцаараа мэдчлээд Сэлмэ далаахад хаалгавраас гладиаторууд гарч ирэн цэргүүдтэй тулцгаана. Ингээд бүгд хоорондоо үзэлцэж байхад Секранус сандарсан чинь Жанжин хүй дарга энэ цэргүүд чи бүгд байхгүй болсон байна шүү дээ. Нэх цэрэг гээд байх юм үлдээг юм байна шүү дээ. Хэдхэн л хүн байна гэд эргүй юм яриад эхэлсэн. Үлдсэн хэдэн цэрэг нь ирээл зарим нь бүр ард иргэд рүү ном сумаар харваад эхэлсэн байна. За ястаа нохой наадам гэж энэ байхт. Тэнийг Иван уйлал Макринос урчвгөр Иваны чих рүү цоо хатгаад алхаж бас мартсангүй. Гэлс нэг ном сумаар Люсила руу ганцал зоогоод тэрнийг дуусгачихлаа. Одоо бол нэг юм ээжтэйгээ сайхан амьдрна. Гэтэл нүдэн дээр нь өгчгсэнд ууран савсаж хорсолдоо багтж чадан зогтож яваа Маркинусын ардаас хөлгөллөө. Равил баахан цэрэг дагуулад бузар ромчуудын эсрэг инх тайвны төлөө тулдахаар эрцгээхэд Маркинус зогтож яваад тулаад ирнэ. Ардаас нь давталсаар Люсиус ирж. Би бол Люсиус Вериус Аврелиус. Би сөр хүчийн төлөө тулдах гээгүй. Би чам шиг өлөгчингүүдээс улс орноо хамгаалахаар ирсэн юм. Би чиний бодийг хөтлөн. Гэд Сэлмэ суг татан өөдөөс нь давгсаар мөргөлдөж унаад дотор нь хурсан хамаг уураараа Сэлмэ хугарал зодолдоод явж энэ нэг бузарт ялагдахын даван дээр яг сөлбүүлэх гэж байсан чинь аавынх нь хоёыг сум нэвтэлдэггүй байж таарад. Голын хайргаар петхит нүүрэн дундуур нь авч хаяад ухаан болордож байхад нь Сэлмэр нь гарыг нь тасдаж цовдаг нь ураад зүйл дуусглаа. Яа за тийм байлгүй да. Бүгд тэрнийг хунтаж Люсиус байсныг сонссон учраас Димил яахыг нь харж голийцгав. За би хэлье. Ром одоо юу болоод байгаа юм бэ? Арай л их цус урссан мэдж байгаа үстэй. Өвөө маанч тэр, эцэг минь тэр энэ улсыг цэцгэлүүлэхийн төлөө явсаар хамаа өгсөн. Тэр удаг учир нь алга болж зүгээр л цус нүжээрээ худгалдсан улс болж. Бид нар санаагаа нэгтгэн дахин тэр агуу улсыг байгуулж чадна гэдэгт би итгэж байна. Би та нарт юу гэж хэлв? Гэхдээ бүгд Сэлмэ хурааж хүлэн зөвшөөрцгөн огшцоолоо. Хаста догтлох чаа. Люсиус нэгэн дараагийн ханаар өргөмжлөгдөх нь бат боллоо. Хүнд хүчээр цагийн ардаас гарч ирсэн тэрнийг амьдрал чамгүй шалгаж олон ч зүйлээр туршив. Эцэг эхийгээ эхнэрээ алдсан тэрэнд одоо улс орныхоо төлөө зогсохоос өөр утга учир үлдсэнгүй. Газар шороогоо адахтаа нурчихгүй хичээж тэнгэр дэвссэн эцэгтэйгээ ярилцахыг хичээж байв. За, ингээд дуслаа хамтудаа. Дараа уулзъя. Баярлалаа. Баяртай. Манай хааж гин. Окей?